Амар мэнд байцгаана уу. За шин лайв хийж байна өө. Ганцаараа өө. Жаахан дарс суудсан шүү. Жаахан хуурай дарс суудсан шүү. Би нөгөө өнгөрснөө дурсаад ажихаа хийж байгаа. Бясалгал хийгээд одоо өмнөх амьдралаа тунгаалт хийж байгаа. Болохоор нэг жаахан хямраад гişүү. Тэ 5 хоног дарс суугаагүй. Одоо нөгөө онготууд ингэж хэлээд байдаг. Хаяа би чинь бас ингээд тогтмол ингэж нөгөө зүр хөвдөд дар суугаад тахаар энд донтчхууд автчхууд гэдэг одоо эмээдс гэх юм айц байдаг. За чи донтоогүйгээ мэдхийн тулд чи хамгийн их чамд уух тохиол гарах үедээ гэх юм одоо за төрс өдрөө урилгатай хормоо урилгатай гэдэг ч юм ингээ маш тийм их уух нөхцөл байдлуудтай үедээ чи 5 хоног уухгүй одоо сархадны мацаг барьж чадах юм бол чи бүрээ автаагүй байна. Багахан хэмжээгээр ууж болно гэд. Дарсан дээрээ бол надад тийм хязгаарлалт тавьдаг. За тэгээд нөгөө дарс амтлагч гэд мэдэн шүү дээ тийм манайх. За тэгээд арай лайв хийж гинөө. За үргэлжлүүлээд яарэ. Хулчгарын соёл. За би ч навжила. Тэгээд нэг цэвэрлэгчийн ажиллаа боёлоод гээд ярьлаа. Яа нэг цагаан машинтай болоод гээд тий. За би тэгээд цэвэрлэгчээ хийсээр агаад цагаан хүлгээ авалж авсаа. Тэг ямар тач нэг хүүхдээ нэг өвөл дааруулчихгүй хон шиг. Одоо цэцэрлэгт нэг үргээд өгчдөг. Одоо ямар тач нэг хөлөөрөө алхахдаг хугацаагаа дуусгасаа. Тэгээ цэвэрлэгч гэж тэ ер нь бол нэг фитнесийн багш л гэж байгаа. Тэгэл бүх цэвэрлэгээ бүх юмаа өөрөө л хийн. Тийм. Тэгээд цалин мөнгөн ч гэсэн болоод ер нь нэг жаахан сэхэж эхэлж шүү. Тэ нэг өөр илүү рүү одоо нэг шунахгүй ингэсгээд амьдрья гэд бодоод байж исэн цаг гэхүү дээ. Гэхдээ нэг л болохгүй байна. Тэр нэг бүсгүй байгаа ш та нэг цүнх авдөгдөг. Тэр бүсгүйг ингээд хараадсэн чи яагаад үнэлэхгүй байгаа юм бэ? Цэвэрлэгчийн л хийлгээд байгаа юм манай найз. Эсвэл одоо намайг жоохон үнэлээд те яагаад нэг гайгүй албан тушаал өгчихгүй байгаа юм бэ гэдэг бодол яг хэлсэн цаг гэхүү дээ. Тэгээ буцаа захирал болж эхэлмээр санагдсан. Тэгээ яах вэ тэгээд бодъё л та тэр үед чинь. Нөр хүүхэдтэй за нэг өлсөгчгүй хүн шиг мөр бүтэн одоо өхөөгч зүтгэж байгаа. Одоо нэг тийм эцэг хүн л яваад байгаа. Тэгээ би чинь эхнэргүй шүү дээ. Эхнэрээсээ салцсан. За энэ зүс маань одоо би чинь нэг ус хүмүүс халцраа, тураад бүр зүс маань хачим болцсон шүү дээ өмнөхөөсөө. Тэ. Тэгсэн ч гэлээд яг өөрийнхөө чадамж одоо нэг сурсан нэг одоо 9 мэрэгжилтэй хүн байна да. Одоо миний сурсан мэдлэг одоо гол биш гэдгийг нэг санаад тийм нэг хоолны зөвлөгөөгөө нэг бясалгалтайгаа за цаашлаад одоо фитнес тэгээ 7 хүртний дасгалын хөгжлийг тэгээд урд компанийнхаа одоо дотоод асуудлыг шийддэг гээд нэг тиймэрхүү одоо ажлуудыг одоо нуучин туршлагаасаа ажлууд хийжээсөө тэгээд за байж байгаа энэ дууг нь хаагаад байгаа. Очлаарай. Зээ. Тэгээд за ерөнхийдөө нэг зуучин ажил хийсэн гэх юм уу. Одоо
дампуурхаж байгаа компаниудад тусалдаг. За албан ёсны нэршлэн гэх юм бол сугны үсийг хийсэн гэж хэлье. За ханд нөхдүүдээ одоо ингээд хуучин танилуд компани дампуурж байгаад нь одоо сэргийлж гэх үү. Одоо олоод байгаад нь одоо гүйдэг тийм нэг орой толгоон биш ч гэлээд одоо нэг сугын одоо цүнх баригч гэх үү тий сугыг нь хийсэн ажилтан туслаад за тэгээд цалин гэх юм бол нэг өмнө нөгөө бизнесийн цэвэрлэгчээс бол арай дээрээ тэгээд онгод чинь хадаа ба чинь түүхээ яриад эхэлсэн. Тэгээ түрүүний дугаар дээр тэгж байна. Түүхээ яриад эхэлсэн. Одоо ингээд та хэдэд бол ингээд 81 дугаар ярьж байгаа боловч надад бол ингээд бүх амьдралаа ярихын тулд 2-3 жилийн хугацаа зарцуулж байгаа. Маш их одоо туулалтай онгод учраас та хэдэд болохоор яг төлхөөрөөдийн хэлээд подкаст хийж байгаа шүү дээ. Тэгээд үлгэрээ сонсоод явж байгаа мөө. Тэгээд амьдраад л сугны ус гэдэг ажлаа хийгээд л тэг ямар ажил гэдгийг нь одоо та нар мэдэн дээ. Тэгээд одоо шоудж яагаад ажлаа амжуулна гэдгийг л одоо хийж эхэлж байгаа тэр үед. Тэгээд би онготоосоо бас асуунаа. Буурлаа. Сархад ууж болох уу гэхээр. За өрмөнэ чи согторч тийм үү? Илгээр илэрвэ л гэдэг. Илгээ муудахгүй төвшөнд ууж болно л гэдэг зөвшөөрөл өгсөн. Хэмжээ хязгаартайгаар шүү. Зодоон цохонгүйгээр ууж болно л гэж шүү. Тэгээд л цэнгэл дотор ажил амжуулж одоо холбон тоглогч буюу сугны ус гэдэг ажлыг хийгээд л байлаа. Тэг. Өдрийн цагаар бол манчин боломжгүй хөөхтэй харна. За үдшийн цагаар бол сингл гэдэг давуу талаа ашиглаад л цэнгэлийн өргөнд л хамаг цагаа барсан даа бич. Тэ яагаад гэх юм бол одоо захирлууд ч юм ажил тарахаар олддог. Одоо за нарийн тайлбарлах юм бол одоо хоёр захирлын хооронд холбон тоглогч хийдэг. Сугны ус бий чинь тэгээд тий. Одоо манай найзын ажлыг амжуулаад өгөө. Аха. Таны ажлыг тэр хүнээр би амжуулаад өгье гэдэг одоо нэг тийм холбон тоглогч сөвөгчийн ажил хийдэг гэх юм уу. Тэгээ хуучин захирал байсан одоо танилын хүрээнийхэн тэгээ буцаад л одоо уулзж байгаа юм л та нүүрэлдэж байгаа. Тэгээ яах вэ? Өмнө нь бол эргэж уулзах одоо нүүр байгаагүй юм. Би нэг тийм бардам зантай тэр зам маань бол байгаа л байсан. Тэг цэвэрлж одоо цэвэрлэгч хийхээс өмнө цэвэрлэгч хийж ижил юм уу? Гайг болж байгаа юм л да. Тэгээд нөгөөдөлтөйгээ нүүр тулаад нэг хондог тулгаж тий. Өмнө нь бол ичээд цухтаагаад байдаг байсан бол одоо нөгөө цэвэрлэгч хийж байхдаа ичүүрээ арилгацсан. Надад нэг тийм дүүн ингээд тэгээд гэж ярихаас нэг тийм ичээд байхаа болцсон гэх юм уу. За төгсөө бол угаасаа өмнө ийм юм чадамжтай байсан. Ийм байснаа чи би мэднэ. Миний одоо чадамжийг бол тэд нэр хүлээн зөвшөөрч байгаа. Тэ. Одоогондоо л ингээд дортцсон байгаад байгаа юм байна. Энэ жоохон хөндлөлтөнд орчихжтэй гэд зөвшөөрөөд байгаа. За тэгээд ч буруудаагүй дээ. Дээд соргилсан маань. Тэгээд сугны усны одоо өөр нэг нэршил нь юу илээ дээ? Тендерчин гэдэг. Одоо тендерчин юм да, тий? Албан ёсны нэршил гэх юм бол тий. Тийм хүндэт өргөмжтэй зү. Яг үнэндээ. Яг үнэндээ бол тийм холбон тоглогч шүү дээ. Тий? Холбон тоглогч. Тендерчин гэдэг чинь. Нэгний ажлыг бүтээхийн тулд нөгөө чадамжтан олж илрүүлээд хооронд нь холбож байгаад хонжоо олно гэдэг албыг л хийгээд байгаа гэсэн. Ер нь бол тэгээ бушуухан шиг одоо буцаа захирал болоод л бизнес санаагаа одоо байгаа одоо нэг дөрвтөө одоо
бүтээн байгуулалт хийчих гээд хөрөнгө оруулах гээд тэгээ мөнгө ураах гээд л тий. Тэгээ мөрөөдөө тоглоомноос бусдыг л хийгээд яваад байгаа. За яг үнэндээ бол бас 1xbet дээр бол мөнгө алдаж үзсэн шүү тий. Худлаан байлээ мөрөөдөө тоглоом. Тэгээ олох хүмүүс нь бол олдын юм байгааз. Намайг тийм азен тэнгэр нь бол ивэгээд авшиг хүртээ замтан биш юм бэлээ. Би бол тийм мөрөөдөө тоглоом тоглолт хүн биш байл. Тэгээ бөөлж ч үзсэн би бүр. Тэгээ загнуулаад гарсан. Яа тэгээд чин заримдаа тэгээд захирлын одоо орлон тоглогчийг хийнэ. Захирлууд гадаад руу яваад өгнө. Тэгээд тэр хугацаанд нь бол байгууллага надад төр хугацаанд өгнө. Тэр хугацаанд нь дотоод зохион байгуулалт үйл ажиллагаа хилцээрийг нь одоо дааж үлднэ. Тэгээ заримдаа ч гэсэн гадагшаа хамт яваад галуу шовооны махыг нь тоншчихнаа. Тэгэл хоочны үе санагдах шиг. Хуучин би биш шүү дээ. Одоо чинь шин би явж байгаа шүү дээ гэдэл. Дими зардал гаргаж болохгүй. Болтлоо ингээд төлөвшсөн гэх юм уу те. Би ч одоо талах иддэг баян болсоо. Одоо ахиж талхны травматай хүүхэд байхаа болсон гэх юм уу. За үүнээс цааш одоо хэмнэж амьдран шүү. Дэмнэж амьдрнаа гэдэлтэй. Олсноо найз нөхөдтэй туслаад одоо чи яваад тий ашиг олоод ингээд олзлоод ирэхэр чи би буцаагаад авъя гэдэл. Нэг жижиг сажиг компаниудад одоо ивент итгэх нэг тийм зангарахтай гэх юм уу, нүнжигтэй гэх юм уу. Зан гэдэг нэг жаахан суугаад байгаа тэр үед. Тэгэхэд яагаад тэгж нэгээр өмнөх одоо нэг харьцуулаад байгаа шүү дээ би чи бүр өмнөх би тэгээд тэр үеийн би хоёр тий бүр өмнөх би чинь бол өмнө тий одоо олсон мөнгө хүүхний бандажны завсрал авчилчдаг байсан шүү дээ. Ер нь бол одоо дахиж ийм алдаа гарахгүй гэдэг. Хавчуулахаар бол амдынхаа бандаж нь тавчуулан шүү л гэ. Тэгээд тэр ажил тэр нь тийм үү. Ажил байх хэвээр. Даантаа одоо хөрөнгө оруулах хэвээр гэсэн. Ажил нь өнөө миний цүнх авч өгч одоо өгсөн эмэгтэйд цалин болж орохоор тийм л хөдөлгөөн байх хэвээр гэдээ бүр ингээд тархиндаа солгоцсон. Ингэж л би чинь хоёлын ертөнц рүү орчихсон юм шүү дээ гэж. За тэгээд захирлуудтай уулзахын тулд одоо жолоочтой тийм үү сугны үстэй хүүхнүүд гэдэгтэй маажилдсан ер нь бол тэ нууц амарг нь болчих. Нууцны дэгдээхэнд нь их хэлчихье гэдэл тэ маниага тойроод л эргэлдээд л шүү дээ тэ. Тэгээ тендерчид ч угаасаа тэгээ 100 цэнгэлийн талбарт л байдгийг одоо нуугаад явах вэ. Тэ баг бүгд л мэдж байгаа л. Тэгээ тэр болгонд одоо 100 гэж байгаа хүүхэн бүхэн одоо амаргийн хөсөлтэй амьдралын тэмцэлтэй айхтар санаатай тийм л хүүхнүүд байдаг. За шулуухандаа гэх юм бол шулмууд байдаг чи. Жааста хүм болоод цогтцсон нөгөөдөг чи. Тэгээ амар амьдрахын тэлээд тэгээ бие үнэлхээс жаахгүй тий. Одоо амархан амьдрахын тулд одоо сүнсээ хөдөлт хасч одоо нэг сэхгүй гişүү тий. Тийм л эмсийн талбарт одоо тачаалын соёл гэдэг зүйл байдгийг анх удаа таньж байгаа байхгүй. Тийм бүх бүсгүй хантай болохыг хүснэ. Хань гэдэг яг зэрэгт хэн байд юм бэ? Тэгээ энэ тухай ингээд би нэг бодож байгаа юм л та. Өмнө би ч одоо зүрх сэтгэлийн балбал заагаар гэдэг шиг онгодуудын ярьдгаар тий. Ир нөхөр болсон байлаа байтал харин энэ дээр санхүүгийн балбал цаанаар ир нөхөр болчих гээд хэцүү байсан шүү. Тий.
Ер нь одоо ч хэцүү байдаг. Тэг. Миний зүрх догдолно биш ээ. Энэ юусаа хамаагүй. Миний төрөвч зузаан байна уу гэдгээр нөгөө бүсгүүчүүд чинь намайг олцлоод эхэлсэн. Өмнө нь бол би чинь тийм бандгар болчин тийм бад болчин намирсан үсээрээ л эмэгтэй хүнийг татдаг байсан бол энэ одоо харин хитвчээрээ татдаг болчихжээ. Тий. Миний төрөвч үсийг минь булчин минь орлоо. За яг үүндээ миний мөнгө болно биш л дээ тий. Өсгөж байгаа одоо манай компани мөнгө гэх юм уу тий. Тэгээ одоо үржүүлж байгаа одоо хөрөнгө оруулж байгаа энэ санааны мань л хөрөнгө юм дөө. Тийшээгээ тэгээд харц шунах бүсгүүчүүд олон байлаа. Тэд нар л ирэн тэгээд намайг тачаалын соёлд нэвчүүлэн оруулсаа. За бац би ер нь цэгцтэй ярьж чадчихаа болов. Маргааш хийдэг юм уу? Лайв авсдах уу? За яах тэгээд. За би нэг юм асууя та хэдээс. Хүчин гэдэг зүйл юу байдгийг мэдв үү? Өмнө би бол тийм үү бэлгийн мүлжлэгийн тухай нэг хальтгаа ярьсан шүү дээ. За тэгвэл энэ удаа эрэгтэй хүн хүчндүүлэхийг мэдв үү гэж та нараас асууя. За нэгэн ингээд юм үзэсгэлэнтэй гоо бүсгүй тийм үү. Найланхаа зангаар намилзэж арх сарх дийгэн сөгнөж сайхан аашаа гаргаж байгаад тасарсан үед нь буудалд хувцас таажиж хагаад хажууд нь хэвтэж хагаад зургаад арчаад ихнэрлүүн нөгөө зураг явуулахыг хүчндүүлэх гэдэг байгаа ирч үүдэг. Энийг хүчин гэж хэлнэ. Энийг бүтээхийн тулд энэ согны үсийг ашиглана. Энд хамгаалагч байх уу? Золиослагч байх уу? Ийм амар юм надад гарч ирчихсэн. Тэгээ би ч нөгөө нэг сугны үсээ хийгээ яваад байгаа шүү дээ. Тэгээд энэ эмэгтэйчүүдтэй бүгдэнтэй ингээд танилцсан байгаа шүү дээ. Тэ. Наа цаана өгнө тэрэ гэл. Тэгээд тэгж байгаа байхгүй. Энийг шантаачлаа гэдэг. Тэ. Хэрэг хоёулаа хамтаар шантаажлах юм бол би бол ингээд асар хялбар олз олох гээд байгаа. Мангар амархан мөнгөт олчих гээд байгаа. Тэгээ гэхдээ ядчаа тэр нь манай нэг найзууд шүү дээ. Хуучин мөнгөтэй байсан найзууд шүү дээ. Тий. Миний дотор бас нэг тийм юм яваад байгаа маа. Нэг нөгөөдөлөөсөө жигдээд ганцаараа ядуу болцсон. Нөгөөдөл ингээд амжилтаа яваад байдаг. Тэгээ ингээд дотор өөрөө ингээд тэмцэлтэй байгаа байхгүй. Гэхдээ за болохгүй та. Ингэж андыгаа хохироожлохгүй та гэдэг. Шантаажт нь хамт оролцчих юм бол мөнгөт олчих гэдэг богино хугацаанд харин андаа хамгаалах юм бол ашиггүй гэдэг. Ингээд бас хүн гэдэг чинь балиар ёс зүйн ханаа тагшаад байгаа байхгүй. За энэ янхантай нийцүү андаа манах уу сонгох мөч ирдэл юм байна. Хуул нь бол тийм үү бушуухан компани байгуулад бомбор захирал болоод газ мөнгөт олчмаар байдаг юм нэг мөнгөний мөнгөт олчих ингээд хялбар арга харагдаад байгаа байхгүй. Уул нь бол тий өмнө нээсэн бол би баг нээхт за тэгвэл тэгээд гээд хичгэл байсан байх. Гэтэ мэдхгүй л дээ ер нь бол гэтэл би чинь энэ удаа тийм үү засарсан баян байх гээд байгаа шүү дээ. За би ч одоо онгод ингэртэй хүн байна да тий. Төмөндний чинэтэн байхын төлөө хичээж байгаа энэ үйлдэл рүү орох уу яах уу гэдэл тий. Тэгээ болохгүй. Энэ алиггүй зүйлийг бодож байгаад одоо онгодоос асууж байгаа. Одоо хөө гэдэг. Гэт асуусан ч юм. Гараа чи ямар ашигтай юм бэ л гэж шүү. Олдсны ашигтай янхны талд зүтгэснээрээ л гэ. Тэгээд дахиад ямар ашигтай юм бэ л гэдэг.
Гэ санхүүгийн ашигтай буурлаа ингээд мөнгө өгнөө надад гэдгсэн. Наад санхүү чинь тийм үү? Ашигтай гэдгийг чи одоо болтол үнэмшээд байгаа юм бол гэж. Мөнгө гэж юу юм бэ миний хүү? Хүү минь ээ. Мөрөөсөл биелүүлдэггүй мөнгө гэж юу юм бэ гэхэд тогширч шүү. Энэ удаа би чинь тийм илүү олон албыг цэвэрлэгч хийж, захирлын туслах хийж, тендерчин гэж, туслах ажилчин хийсэн туршлагаасаа ингээд тунгаах юм бол хөдлөж олсон хүчний үнэн мөнгө. Итгэж олсон бизнесийн тэтгэлэг нь мөнгө. Энэ Монгол улсад үнэлэгдэж байгаа хүмүүний өнгө мөнгө гэж хадаагаад хэлсэн. Зөвөө л гэж юм. Тэгвэл чиний шунаж байгаа наад тачаадж байгаа мөнгө чинь юу юм бэ л гэж асууж. Андын минь нэр хугарлаа. Ажлын минь сүрэл гэдэл. Шулуухан л бодогдож байгаа. Түүнийг л хэлж. Ингэж л би одоо ариун мөнгө, бузар мөнгө гэдгийг энэ тачаалын соёлоос олж байгаа. Тэгээд амттай шулуухан л ховцооч. Андаа тэр бүсгүй чамайг тэгж өвөртөлж байгаад эхнэрий чинь тийм үү өвөртлөх санаатай. Одоо өвөртлөх юм юу гэх юм те шантаажлах санаатай. Танаа эхнэрээс тэгж мөнгө салах гэдэг. Чамаас бас давхар тэгж мөнгө салах гэдэг. Намайг чамтай уулзуулаад өггийлээ. Ашиг нь надад 20 сая шүү. Гэхдээ би эндээс татгалцсан байгаа шүү. Хийх арга нь юм байлаа. Хийгдэхгүй байх бузрыг би хийлээ. Үнэлэх үү, үнэлэхгүй юу чи гэлээ. Би чамд үнэл хийсэн шүү. Андаа чамаа ингэж шүү гэж хэлсэн. Тэгээд энэ ярих юм бол ингээ бүр айгүй их маш их юм байгаа. Тэгээд андман тэгж. Андман надад итгэл ямар үн цэнтэй юм бэ гэж надаас асууж. Чи үнэлэх юм уу гэж би асуусан шүү. Итгэл ямар үн цэнтэй юм бэ л гэж надаас асууж. Яг л онгод минь элдв асуултыг надаас асууж байгаа юм шиг асуусан. Надад хэдийг өгөх вэ л гэж шүү. Андаа баярлаа. Чи надад энэ хэлс. Би чамд хэдийг өгөх үү гэж. Чи намайг хамгаалсныг би үнэлэх ёстой гэдэг. Андван шулуухан л хэлж. Чи яг хэдийг хүсэж байна гэхээр. Андаа би чамаас албандаа үнэнч байхыг чинь л хүсэж байна гэж л хариулж. Тийм тендер авсан байсан. За куртас руу. За юуг нь хэлээд яах вэ? Сургуулийн тендер авсан байсан. Тэгээ хоёулангийнхаа энэ сургуулийн бүтэд дурж байгаа энэ цонхны ажил. Бүтэн сургуулийн цонхны ажил гэж аваа хэдэн тэрбум ажиллахгүй. Хоёулаа энэ сургуулийг тийм үү бүтэж дүүрч байна. Монгол улсад боловсролын нэг орон зай болтол тендерт одоо өрсөлдөж байгаа биш үү? Яах вэ? Бүх талбараараа бодох юм бол олон газар танилсан, тонуулсан тийм. Олиггүй нэг л одоо энэ Баяндар сум гэдэг энэ сум дүүргийн тендер. Андаа хоёулаа энэ тендерт цонхыг нь авчихсан. Энэ цонхны ажлыг дуусгахад чич бич хямдхан газраас чанартайг олох сорилтонд орж байгаа. Мэдээж бид нар өчүүхэн ч гэсэн ашигтай байх юм бол харин энэ тендерийн ард өвөлдөө даарах уу үгүй юу гэдгийг шийдэж байгаа.
Тэгээ хоёулаа ихийг олё гэх юм бол ийм дан шилтэдийн энэ сийгдэг цагийг тавьчих болно. Харин хоёулаа өөрсдийн олзоосоо татгалзах юм бол энэ Монголын хүүхдүүд дулаахан байна. Энэ л шийдвэрийг гаргах нь итгэл шүү дээ андвэн гэж. Их мэрэгэн үг надад орж ирсэн юм да. Би ч бүр өөрийгөө гахад ямар амар ухаантай юм яриад байна. Би ч гин. Яа ингэж нэг төлөвших гэж би чинь яста сайн юм. За амда би ч одоо дараа жил манай томчод дараа жил сургуульд орно. Өөр сургуульч хийлээ дээ. Тэднийг одоо тий хүүхдтэй минь адилхан энэ хүүхдүүдийг өвөл дааруулахгүй байх нь одоо надаас хамаарч байгаа, чамаас ч хамаарч байгаа. Энэ ажлаа л бүтээж ивэл ашиг нь тэнд байгаа биз. Мөнгө нь үнцэн. Чиний нэрийг хамгаалж. Чинээтэй байна уу? Ядуу байна уу хамаарахгүйгээр манхан магад чамаас авах миний итгэлийн үнцэн. Чамд итгэжилж байгаа бидний харилцааны үнцэнээс. Хоёулаа энэ ирчээрээ энэ олон байгууллагын цонхыг хийгээд байх юм бол мэдээж олзондоо хүчил байлгүй дээ. Тий. 50-аар би урагшлнаа. 50-аар урагшлна. Гэдгийгсэн чинь манд минь баясаад баярлаад анд минь баяслаа. За талархлаа андаа энийг хэлсэнд. Одоо тэгэхгүй болол өстой гэр бүл саналд болоод өстой баларх хайлаа. Тэст маш их баярлаа анд байна. Та хоёлаас ажил омолцуулаад өгөх шүү гэдэлтэй. Манай ахад энэ дэлгүүрээ зарж байгаа мó. Тэгээд дэлгүүрээ одоо буулгаж байгаа юм уу? Бараагаа буулгаж байгаа. Тэгээд нэг хідэн бараа байгаа. Тэгээд хідэн виски арх байгаа. Тэрийг чи авах гэж шүү. Тэгээ. Тэгээ нөгөө дэлгүүр дээр нь очиж нөгөө бараануудыг авчаад өөр найзынхаа дэлгүүрт авчиж тавиулж заруулчаад. Тэгээ нэг хэдэн төгрөгт болчихж байгаа. Тэгээд энэ мэтээр тийм үү. Одоо өчүүхнийг л одоо цуглуулахыг хичээгээл яваад байсан. Тэгээ хурааж байгаа юм чинь тийм үү. Хоримтлахдах нь хоёул шүү дээ. За дүгнэлт гэвэл энэ надад энэ тачаалын боловсрал илүү их зүйлийг ойлгуулсан. Ир хүнч бай, им хүнч бай. Шалбар амрыг эрэлхийлэхээр хичнээн муухай гэж санана. Ашигтай байж болох ч ард нь сүрэл ард нь байдгийг одоо сургамжилсан гэх үү дээ. За та нар тэгээд тачаалын соёлтон гэж одоо юу болохыг ойлгохгүй байж магад. Тийм үү? Маргаашийн тамираа шавхартал боовоо сааж байвал тачаалын соёлт. Гэртээ очихоо мартаад эхнэрээ холигдоход тачаалын соёлт. Амар амьдралыг эрэлхийлээд ашгийг бодох нь тачаалын соёлт. Амьдралыг өчигдөр, өнөөдөр, маргааш болгохгүйгээр, бодолцохгүйгээр хоёулт автах нь тачаалын соёлтын бүлгөө. Тачаалын соёлтын юм байна. За би маргаашийг өнгөлөг байлгахын тулд маш амархан аргаар бусдыг хуурам эхлэхээс татгалзсан гэсэн. Харин маргаангүй энэ цагийн үн цэнийг маргааштай нь улам төгөлдөр болгохын төлөө хичээнгүйлж байгаа ийм л нэгэн одоо зам мөртөө болж байгаа гэсэн. Тэ. За жоохон цэгцгүй ярьч юу яач. За дуусаа.